Сүүлийн жилүүдэд төрийн албатай холбоотой асар их маргаан гарах болсон. За үүний нэг нь төрийн албан хаагчийг ажил үргээс нь үндэслэлгүй халсан тохиолдол юм. За тухайлбал 2009 оноос хойш л гэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төрийн албан хаагчийг үндэслэлгүй ажлаас нь халсан тул буцаан томилсуугаа гэсэн шүүхийн шийдвэр 68 удаа иржээ. Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх орлогыг тухайн байгууллагаас нь удаадараа хийж ирсэн болохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар тайландаа тусгаж иржээ. Энэ одоо шударгаар гарсан шүүхийн шийдвэр бол хэрэгжидэггүй. Өөрөөр эрх баригчид улс төрийн нөлөөгөөр одоо энэ шийдвэрийг гойвуулдаг, хэрэгжүүлдэг байх явдал бол газар авч байна. Хэрэгжүүлсэн ч одоо дур зоргоороо энийг бас дөнгөж одоо ажилд нь томилоод эргэж халдаг. Ийм дутагдал зөрчлүүд бас байн гарсаар байна. Тэгвэл ажлаасаа үндэслэлгүй халагдсан нь шүүхээр нотлогдсон дээрх 68 хүний цаана шүүхэд хандаагүй хэдэн хүн байгааг тааж хэлэхэд хэцүү юм. Ер нь энэ асуудлын гол шалтгаан нь улс төрийн томилгоо удирдах албан тушаалтны үзэмжтэй шууд холбоотой гинэ. За уг нь бол төрийн алба улс төрийн нам эвсдийн эрх ашигаас ангид байхаар хуульчлагдсан байдаг. Гэвч өнөөгийн цаг үед улс төрийн намууд эрх баригчдын хүсэл сонирхол давамгааж захиалгад томилгоо хийгцээр байгаа нь хуулийг гуйл болгож байгаа юм а. За үүнийг мэрэгсэн тогтвортой төрийн албаны төлөө үндэсний холбооныхон баримтаар дэлгэрлээ. Тиймээс төрийн албаны шинжилгээг дорвитой хийх шаардлагатай гэж тэд үзэж байна. Тухайлбал 2000 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан стандарт ус засгийн газрын агентлагийн 70% буюу 28 агентлагийн дарга нь улс төрийн захиалгаар томилогдсон байна гэж судлаачид тогтоосон байна. За энийг бол та бүгд одоо сонин хэвлэл юунаас тодорхой байж байгаа. Тэ. За энэ ч одоо сүүлийн үед та бүгд мэдж байгаа. Татварын ерөнхий газар, мэрэгжлийн хяналтын ерөнхий газар, хүүхдийн төлөө газар, хөрөнгийн бирж гэдэг газруудын томилгоон дээр бүр ил тод байж байгаа. Төрийн албан хаагчийг ажлаас нь халж байгаа тиймээ тохиолдолд халах шийдвэр гарч байгаа тохиолдолд бол тодорхой хэмжээнд урьдчилан шийдвэр гаргадаг бай. Урьдчилаад тэр шийдвэр гаргач. Тэрийг нь төрийн албаны зөвлөл хяндаг юм уу? Яадаг юм. Энэ хугацаанд бол урьдчилан шийдвэр гарсан хугацаанд бол тухайн төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлдөг байл. Тэ? Тэг халчдаг, тэгээд ажлаас нь чөлөөлчдөг. Тэгээд шүүхээр явсаар хагаад 2 жилийн дараа буцаад ажилдаа орох гэдэг бол дахиад 1 жилийн асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр араа өөр өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн их зүйн зөв механизмыг бий болгоё гэж бид нар санал төвшүүлж байгаа. Шаардлагатай бол төрийн албаны хууль эрх зүйн орчныг шинжил сайжруулах ёстой гэдгийг тэд ч мөн хэлж байгаа юм. За ингийн тулд мэрэгсэн тогтвортой төрийн албаны төлөө үндэсний холбооныхон иргэний нийгмийн болон төрийн байгууллага тэдний албан хаагчдтай хамтарч ажиллах болно гэдгээж мэдэгдээд байгаамаа. Шууд дэлгэрцсэн сайн зан нар мэдээллээ.